Ирийн байж дандаа л галтгоотой зурлаж явах юм. Эхнэр чинь хоол хийж чадд юм уу? Эхнэрээ галтгоогоо бариулдаг юм уу? Гэсэн комментод сүүлийн үед миний хоол хийж байгаа бичлэгэн дээр мэрсээр харагдчихсан байна. Тийм болохоор энэ тал дээр өөрийнхөө үзэл бодлыг бас бид хоёрын ямархуу байдалтай байгааг та бүхэндээ өөрийнхөө өдөр тутмын влог бичлэгээ сонирхуулан та нарт ярьж өгье гэж шийдлээ. За тэгээ бичлэгтээ орцгоё. Let's go. Тэгээд нэгтгэж хэлэхэд Дашка нь өөрөө хоол хийх асар их дуртай бас чадамгүй баг зэрэг өөрийгөө хоол их авьяастай гэж боддог. Тэгээд энэний эхлэл суурь нь хаан тавигдсан байх гэх юм бол өдгөөс 14 жилийн өмнө Дашка нь 14 настайдаа Швед улсад аав ээжтэйгээ ирэхэд манайхан бүгдээрээ уртаар ажиллаад нэлээд айж үйрдэг байсан. Тэр үед би гэрийнхнийгээ хоолтой өгөхын тулд 14 настайдаа хоол хийж сурсан. За хоёрт нь юу вэ гэх юм бол би анханасаа Лүлүтэй уулзаад төд удалгүй энэ хүүхэд энэ охин гэрээ ажилд муух, галтгоотой зуралддаггүй, хичээл номноос өөр юм мэдэхгүй охин байна гэдгийг мэдсэн. За тэгээ мөн адил та нарт энэ нь хаанаас үүдэлтэй байдгийг би бас тайлбарж өгье л доо. Манай Лүлүгийн ээж нь совилогч хийдэг байсан. Эмч болох мөрөөдөлтэй. Гэхдээ өөрөө Швед ирээд болж чаддаг учраас өхнөө багаас нь эмч болохын тулд багаас нь галтгоонд оруулаагүй, хогоо шанахтай зуралд авлаагүй өссөн. Учраас Дашка нь анханасаа л өрсөлдөгчөө нэлээд судалсан, дайнд орохдоо бүрэн бэлтгэлтэй орсон guys. Гурав дахь юм бол манай он огтхон жирөөсөө гэрээ ажил хийдгүү, галтгоотой зуралдаг хүн бол мэдээж биш. Манай он өдөр болгон суралцаад өөрийнхөө хэмжээнд хоол хийж чаддаг. Оюутан байх хугацаанд Польшд 6 жил ганцаараа амьдэрсэн. Тэрнээс гадна Дашка нь өөрөө Лүлүгийн миний гараа гаргаж хийжсэн хоолыг амтархан идэж сууж хахаас асар их таашаал мэдэрдэг учраас Лүлүг аль болох ажлаа тараад ирэхэд нь халуун олтоо өгөхтэй хичээдэг. За тэгээд энэ дээр нэмээд эмч нарыг ямар их оюуны өндөр ачаалтай ажилтгийг бүр дурдах зүйл биш. За тэгээд энэ дээр нэмээд эцэст нь гэж хэлэхэд хэрвээ та исламын шашинтай биш л бол өдгөө 21-р зуунд та зөвхөн эмэгтэй хүн л галтгоонд байх ёстой гэж боддог бол чи жинхэнэ мал байна заа. Тийм учраас яг одоо осод их нэртэй гарын хоол хийж өгөөрэй за guys. Үзсэн баярлалаа. Follow дарах мартаа. Peace out.